Ардсан нам, ардын нам, хүн нам гурав хамтарсан засаг байгуулах гээд одоо ингээд 50 гаруй хоног ингээд гэрээн дээр ажиллаж байна. За мэдээж сонгуулийн өмнө бол аудитор хянагдаад алсын хараанд нийцүүлэгдээд энэ хөтөлбөрүүд явж байгаа. За ойлгож байгаагаар бол 577 хэсэг зүйл заалтаас энэ гэрээ бүрдэж байгаа юм байна. За тэгээд ямар ч гэсэн Ардсан намын мөрийн хөтөлбөрт орсон зүйлээс 496 зүйл заалт буюу 85%-96% нь бол орсон гэсэн юм статистик явж байна. За тэгээ энэ хөтөлбөр дээр бол 14 том мега төслүүдийг оруулсан байгаа. За 14 төслийн хувьд гэх юм бол ингээд эдийн засаг болон улс орны өсөлт за хөгжилтөнд нөлөөлөх үс энэ 14 төслийг ингээд тавьсан байгаа. Тэгэхээр миний хэлж байгаа санаа болохоор сая сүүлийн нэг 5 өдрөөс хойш чуулганы одоо уур амьсгал за дээрэс нь болох юм бол бас ойлголт тийм зөрүүнөөс болоод хүмүүс маш их одоо энэ хамтарсан засгийн газрын энэ хөтөлбөр маань ер нь ямар мөнгөнд үнэтэй яаж авах гээд байгаа юм бэ гэдэг дээр маш их анхаарал хандуулж байгаа. Гэхдээ өнөөдрийн уур амьсгал одоо ажлын 3-4 хоногийн дараах уур амьсгал бол гишүүд бүлэг дотроо хоорондоо ойлголцоод улс төрийн тодорхой ойлголцлууд хийгээд асуудлаа ингээд цааш нь явуулъя гэсэн байр суурьтай явж байгаа юм байна. Тэгээ энэ дэр нэг л зүйл байгаа. Юу гэхээр бид нар энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж том мөнгөнд үнэтэй том хөтөлбөрүүдийг тавихын зэрэгцээр том эрсдэл дагуулж байгаа. Энэ дээрээ энэ эрсдлийн шинжилгээ, эрсдлийн менежментийг эхнээс нь сайн хамтд нь авч явах. Дээрэс нь энэ одоо мөнгө дагсан хяналт, мөнгө дагсан ил тод байдал, мөнгө дагсан хариуцлагыг засгийн газар маань эхнээсээ ингэж авч яваасай л гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхгүй болохоор 126 гишүүнтэй анхны парламент за 81 хүн анх удаа сонгогдож байгаа. Зарим хүмүүс нь бол мэдээлэл нь бүтэн ирсэн, зарим нь хурдтай гормоор ингэ явцсан. Тэгээд дунд нь ядж хахад энэ одоо санал өгөх төхөөрөмж маань заримдаа ажиллаагүй юм техникийн асуудлууд үүссэн. Тэгээ энэ тохиолдол дээр бол энэ хөтөлбөрийг санал болгож байгаа хүмүүс маань энэ том мөнгөнд үнэтэй төсөл хөтөлбөрүүдийн ардталт нь санхүүгийн ил тод байдал буюу шилэн гэдэг тэр зарчмаа бас байнга авч явах нь зөв байна. Тэгэхгүй болохоор аудитын энэ тайлан ингээд засгийн газрын болон улсын төсвийн 23 оны тайланг харж хахад ноцтой зөрчлүүд байна гэж хэлж байна. Энэ байдал дараа жил дахиад давтагдахыг өгөөсөхгүй байна. Тийм учраас нэгэнт бид нар Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө хамтарж байгаа засгийн газрын хувьд энэ асуудал дээр маш ихнээсээ хариуцлагатай хандах нь зөв байна гэдгийг хэлэх гэсэн юм. За ямар ч үсэн бол бас Ардсан намаа сонгогдсон хүний хувьд бол 85%-96% одоо бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ 496 мөрийн хөтөлбөрийн зүйл заалт орсонд бол сэтгэл хангалуун байна. Цаашдаа бол энэ одоо наривчилсан засгийн газрын бодлого үйл ажиллагаа хэрэгжих бүх зүйл дээр нь бол хяналтаа тавиа явна гэдгийг хэлэх гэсэн юм. Баярлалаа.